Энэ хуулийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Гол нь яг энэ үзэл баримталтаа тусгасан буюу яг зайлшгүй практик шаардлагын хүрээнд өөрчлөх шаардлагатай байгаа асуудлуудаа яг энэ хуулийнхаа төсөлд тусгаж чадсан уу, ойлгомжтой тусгаж чадсан уу, мөн энэ хуулийг хэрэгжилж байгаа хэрэглэгчид илүү ойлгомжтой байх талаас тусгаж чадсан уу гэдэг дээр бас нэлээд саналуд байгаа. Тийм учраас өнөөдөр бол яг хилцэх хэсгээ хилцэж байгаа учраас ер нь бол яг ажлын хэсэг байгуулагдахаар ажлын хэсэгт ороод ажиллана. Яг өнөөдрийн хувьд бол хоёр гол асуудал байгаад байгаа. Нэгдүгээрт стандартыг дагаж мөрдөх тухайд одоо заавал дагаж мөрдөн гээгүйгээс болоод иргэд одоо тэрийг дагаж мөрдөхгүй байна гэдэг асуудал тавигдаад байна. Гэтэл энийг одоо жишээлбэл хуульчлаад бүгдийн заавал одоо стандартыг дагаж мөрдөх ёстой гэдэг юм ороод ирвэл энэ бол өөрөө олон улсынхаа жишгт бол нийцэхгүй болоод ороод ирнэ шүү дээ. Тэгэхээр яг энэ тал дээр ямар байдлаар тэр заавал зохицуул одоо заавал мөрдөх стандартыг хаана тусгаж мөрдүүлэх юм? Тэр стандарт болгонд тусгацсан байвал тэрийгэ одоо заавал дагаж мөрдөх ёстой шүү гэдэг зохицуулалтаар одоо зохион байгуулалтаар хийж гин үү? Эсвэл одоо ямар байдлаар энийг заавал мандатори гэдэг болгож оруулсан бэ гэдэг ихний асуулт байна. Хоёрдугаарт за мэдээж яг одоо практик шаардлага бид нар стандартуудаа өөрчилж амжихгүй байна. Одоо шинжилж амжихгүй байна. Тийм ээ? Илүү хуучирсан байна. Тэгэхээр дагаж мөрдөх боломжгүй байгаа дээ. Нөгөө талаасаа хяналт тавьж чадахгүй байна. Төрийн одоо эрх юу гэдгийг бүтцээр гэдэг юм уу тийм ээ? Төрийн байгууллагын бүтц бол энд хангалтгүй хүрэлцэхгүй байгаад байна гэдэг байгаа. Тэгвэл энийгээ сайжруулахын тулд төр хувийн хөвшлийн түншлэл талаас мөн хувийн хөвшил талаас яг ямар оролцоог бий болгож байгаа вэ? За батлах нь бол мэдээж ойлгомжтой. Энд чинь хороо орж ирж байгаад бол талархалтай байна. Энэ одоо хороонд бол хувийн хөвшлээс болон мэргэжлийн багууд бол оролцох юм байна. Харин нөгөө батлаад гаргаж ирсэн стандарта тохирлын үнэлгээнийхээ гэрчлэгээ олгоцсон, тохирлын баталгаагаа олгоцсон. Энэ нь яг тэр хэрэгжилт нь хэр байна вэ? Стандарта зөрчөөд байна уугүй юу гэдэг хяналтыг хэн тавих вэ? Дахиад зөвхөн төр хяналт тавиад эхлэх юм бол энэ дахиад хүн хүч хүрэлцэхгүй. Тэгэхээр энэ дээр хувийн хөвшил талаасаа ямар оролцоог илүү түлхүү оруулж ирж байгаа вэ? Санхүүжилт яаж орж ирж байна? Буцаад энэ дээр одоо яг ингээд хальт оруулаа харахад бол төсвөөс санхүүжихэр тийм ээ? Төсвийн байгууллага өөрөө төсвөөсөө санхүүжилтөд оруулаад явхаар ийм зохицуулт харагдаад байна л да. Тэгэхээр зөвхөн төсвийн санхүүжилтээр хийх гээд байна уу? Энэ чанаас өөр боломжит санхүүжилтүүдийг бий болгож гин үү? Мөн түнчлэн хувийн хвшил орж ирсэн тохиолдолд тухайн стандартыг боловсруулад батлуулад хэрэгжилт нь өөрсдөө хяналтаа тавиад харин тэр стандартыг хэрэгжүүлэх хяналт тавих одоо боловсруулсныхаа тэр одоо үн хөлсийг буцаага тэр стандартыг дагаж мөрдөж байгаа стандартыг дагуу үйл ажиллагаа явуулж байгаа субъектүүдээс авах санхүүжилтийг одоо юу гэдгийг те одоо фи гэж хэлдэг штэ стандартыг дагаж мөрдөж байгаа хяналт тавиулж байгаагийнхаа үйлчилгээний хөлс гэдэг шиг иймэрхүү нөхцөл байдлууд оруулж ирсэн үү? Одоо өөрөөр хэлбэл олон улсад байдаг сайн жишгийг яг энэ хуулийн төсөл дээр буулгаж оруулж ирж байгаа юу гэдэг ийм хоёр гол асуултыг асуумаар байна. За Шадарсай сайн буянгийн амар сайхан хариулна. За стандартыг бол түрүү хэлсэн сонгож авна. Сонгохыг бол хинч тулахгүй. Нэгэнт сонгоод авсан бол зайлшгүй дагаж мөрдөх ёстой. За жишээ нь яагаад тэгэхээр одоо шинэ сүү тараг талахч гэдэг юм уу бидний өдөр тутмын хүнсний хэрэглээнд хангагддаг энэ одоо хүнстэй холбоотой МНС стандарт бий. Бол Монгол стандарт бий. За энэ стандартаа сонгоод авсан бол та дэлгүүр ороод худалдан тэр сүү махыг худалдаж авахад лаалсан бүтээгдэхүүн худалдаж авлаа гэдэг яг тэр стандартаар гэдгээл одоо эргэлзэхгүйгээр таны эрүүл мэнд бидний эрүүл мэнд аюулгүй байдалд эрсдэлгүй гэдгийг л баталгаажуулахын тулд итгэлтэй байхын тулд хэрэгжлэгчийн аюулгүй байдлыг хангахын тулд бид энэ нэгэнт энэ МНС стандартыг эсвэл ISO-г сонгож авсан бол зайлшгүй хэрэгжүүлэл гэдэг асуул ярьж. Ингэж зайлшгүй хэрэгжүүлээгүйгээс болоод бид нар авж байгаа бүтээгдэхүүн хэрэгжилж байгаа эд хогшил дээр итгэлгүй болсон эм биш хоол биш одоо аюул болчиход байгаа учраас л энийг хэлээд байгаа нэгдүгээр. За хоёрдугаарт бол сая тэр
хэрэглээний аюулгүй байдлын асуудлуудтай холбоотой зүйлүүдээс гадна энэ хууль журмын хэрэгжилтийг хангах тэр хяналтыг одоо тавих асуудлуудыг яг мэрэгжлийн байгууллагаас гадна энэ холбоо хяналтаа тавина. Одоо жишээ нь хүнсний холбоо гэж бий. Газар тариалан эрхлэгчдийн холбоо гэж. Тарьж байгаа тариа хүнсний ногоон дотор нь пестицид буюу ургамал хамгааллын бүтээгдэхүүн хийдэг хэрэглэгдээд хоол биш хор болж байна уу? Эсвэл одоо асуудал аюулгүй стандартын хүрээнд байна уу гэдгийг төрөөс гадна мэрэгжлийн холбоод за тэгээд одоо аж ахуй нэгжүүдээр гүйцэтгүүлдэг байх энэ тогтолцоо руугаа илүү орё гэж байгаа. Мэрэгжлийн байгууллагууд нь мэрэгжлийн салбараа дотооддоо зах зээлийнхаа зарчмаар оролцоо хяналтаа тавиад явдаг байх юм тогтолцоо. За барилгыг бол одоо барилгын ясаас холбоо гэж байдаг. Яг тэр мэрэгжлийн байгууллага тэгтээ хүндлэнгийн хяналтаа төр тавьдгаараа тавиад явна. Тэр нь өөрөө итгэмжил баталгаажуулалт тохирлын үнэлгээнийхээ хүрээнд стандарт хэмжил зүүн одоо үйл ажиллагааныхаа чиглэлээр хийгдээд явна л гэдгийг бас хэлье. За ингээд Батбаатар дарга нэмээд хариулчих. Эндрийн 4-р микрофон Батбаатар дарга. За уян гишүүний асуултанд хариулъя. За хууль тогтоомжийн хуулийн дагуу одоо манай стандартын хуулийг бол одоо энгийн ойлгомжтой болох талаас нь нэлээд сайжирсан. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль маань бас нэлээд мэрэгжлийн төвшөнд одоо мэрэгжлийн хүмүүс ойлгохоор байсныг бол одоо энийг бол энгийнчлэг одоо энгийн хүн ойлгохоор болгож нэлээд сайн ажилласан байгаа гэдгийг танд хэлье. За төр хувийн хвшлийн оролцооны асуудал дээр энэ дээр тохирлын үнэлгээний байгууллага ерөөсөө хувийн хвшлийн байгууллага. Тэгэхээр энэ тохирлын үнэлгээний байгууллагаар очиод тухайн стандартад нийцсэн үү үгүй юу гэдгийг нотолж байгаа асуудлыг одоо энэ хуулиар бол төрийн хяналт шалгалтын дээр шууд ашиглах тэр боломжийг нээж өгч байгаа. Тэгэхээр төр хувийн хвшлийн оролцооны асуудал энэ дээр явж байна гэсэн үг. Хоёрдугаар асуудал стандартыг хинч боловсруулж болно. Иргэнж боловсруулж болно, аж ахуй нэгж боловсруулж болно, сонирхогч ямар ч тал боловсруулж болно гэдэг асуудал энэ дээр орж байгаа. За олон улсын түвшиндээ аваад үзсэн. За нэмж 1 минут тодруулъя. Эндрийн 4-р микрофон. Олон улсын одоо ингээд судалгаагаар аваад үзэх юм бол Англи дахиад 12 мянган стандартыг боловсруулдаг иргэд ингээд сайн дурын ажилтан байж байгаа. Канадад дахиад одоо сайн дурын одоо хувийн аж ахуйн 17 байгууллага одоо ингээд стандартыг одоо төрийн бус байгууллага ингээд боловсруулад ингээд байж байгаа. Тэгэхээр Монголд бол яг стандартыг хэн боловсруулах юм бэ гэдэг дээр одоогийн байдлаар бол манай төрийн захиргааны төв байгууллагууд оролцоод байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бол хувийн хвшилж боловсруулж болно, одоо мэрэгжлийн холбооч боловсруулж болно, эргэж боловсруулж болно, аж ахуй нэгж боловсруулж болно гэдгийг бол ойлгомжтой одоо хуульдууд энийг энгийн ойлгомжтой болгож тусгаж өгч байгаа. За гончиг торжийн уян гишүүн нэмж тодруулъя. За тэгэхээр ямар ч байсан боловсруулалт хяналт тавих дээр бол төр хувийн хвшлийн түншлэл ажиллаад явчих юм байна. Үүн дээр одоо жишээлбэл яг дагалдах хууль дээр зөрчлийн тухай хууль бол орж ирээгүй байх гэж харсан. Тэгэхээр одоо хариуцлага талаасаа буюу одоо хариуцлагын тогтолцоо ер нь бол дутагдаад байна уу да гэж хараад байгаа. Өөрөөр хэлбэл бид нэр хангалттай болон стандарт байгаад байдаг. Одоо хуулиараа жишээлбэл хүнсний хууль, эрүүл мэндийн тухай хууль тэр болгон дээр бол стандартыг дагаж мөрдөх ёстой хуулийн зохицуултууд нь байгаад байдаг. Гэтэл яг тэр стандартыг дагаж мөрдөхгүй байгаа дээр ямар хариуцлага хүлээх юм бэ? Хэн хариуцлага хүлээх юм бэ? Үнэхээр одоо жишээлбэл тохирлын үнэлгээний байгууллага тохирлын үнэлгээний гэрчилгээ олгоцсон бол тэр тохирлын үнэлгээ олгосон тэр стандартыг дагаж мөрдөж байгаа гэдгийг баталгаажуулж байгаа юу? Энэ нь явцын дунд тэр баталгаажуулалтыг хийж чадаагүй буюу тухайн стандартыг хангахгүй, үйл ажиллагаанд хангахгүй байгаа нөхөрт хариуцлага тооцох. За эндрийн 4-р микрофон Батбаатар дарга нэмж хариул. За уян гишүүний асуултанд хариулъя. Энэ стандартын техникийн зөв тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хууль стандартыг ингээд зөрчсөн тохиолдолд зөрчлийн тухай хууль руугаа л ирээд орчин. Одоо энэ дээр яг одоо бид нэмэлт өөрчлөлтөөр бол энэ зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ гэсэн заалтыг бол оруулж өгсөн байна.
одоо энийг бол ингээл юу хэлцүүлгийн явцаж бол бүр боловсронгуй болох боломжтой байна. За гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа.